90 оны гэмт хэрэг номер 8. Амиг амиарна. 1993 оны 4-р сарын 15-ны өглөө Дорнод аймгийн Цагдаагийн газрын жижүүрт цагаан овоо сумын засаг дарга Баточор уцтаж уг сумын нутагт хүн амны хэрэг гарсан тухай төгшөөрт мэдээд уулгажээ. Мөрдөн байцаагч ахлах дэслэгч Эрдэнэ цогоор өдөртүүлсэн бүрэлдэхүүн бэлтгэдээ хангаж жолооч ахлагч Адягийн машинтай хэргийн газар руу шуурхалав. Тэд цагаан овоо сумаар орж байдлыг тодтгон лавлаж хөндлөнгийн гэрч засаг захиргааны төлөөлөгч нарыг авч сумаас нэг машин нэмж гаргуулan 56 км зайтай орших Бухт гэдэг газар шөндөө хүрчээ. Гэрч хохирогч нарыг байцааж хэрэг гарсан ерөнхий дүр зургийг шөндөө тодруулаад үүрээр гэгөө ормогц хэргийн газрын үйлчлэгийг хийж өглөө. Хэрэг гарсан гих гэрт ороход гэрийн баруун талын орны өмнө цээжээрээ буудагдсан залуу хүний цогцсголтай үүдэнд калибрийн сумны хонгой байсныг авч үнэрлэхэд шатсан дарны үнэр гараагүй байлаа. Үйлчлэг журмын дагуу явагдаж дуусав. Шүүх эмнэлгийн задлан шинжилгээгээр алуурчны буудсан сум хохирогчийн цээжний өмнө талаас өвчөөний дээд ирэмгээс 8 см доогуур нүхлэн орж зүрхний толтыг нэвтэлж уушигны дээд дэлбэнгийн төв хэсгээр нэвт зохин зүүн талын 4-р хавирганы барааны доод ирэмгээр дайрч далны завсарт сумны туулган хошуу тогтсныг авч мөрдөн байцаагчд өглөө. Алсан хүмүүс нь тодорхойгүй. Үл таних явуулын бололтой 3 залуу ирж алчхаад явсан гэж гэрчүүд мэдүүлж байлаа. Малчин Жамянгийнх Бухтын өвөрт 2 гэрээрээ нэг ядрал зутралгүй үйлжиж хаврын сартай золгожээ. Зам хөлөөс зайдуу болохоор зорж ирсэн юм уу адуу малын ирэлчэд л хаяа үзэгдэнэ. Тийм ч учраас аяны хүн таарч дөрөө мултлахад хөлсүү найртай ханддаг өдөөгийн маань зан нэвтрээгүй цайлган зочломтгой айлуудын л нэг. 4-р сарын 14-ний шөнө хоол ундаа идэж уугаад унтахаар зэгч байтал гадаан дөрөө харшиж хүмүүс ярилцах чимээнээр Жамян дээлээ хагас дутуу эгэлдэргэлж татаж байсан тамхиач унтраа амжилтгүй гарч огтжээ. Нилээ толоос яваа байрын 3 залуу амар мэнд мэдсээр гэрт орж ирж сууцгаав. Урд нь нүүр зүс үзээгүй 25-аас 30-аад насны залуусаач. Насаар нөгөө хоёроос арай л ах байрын намхан шар хүн нь дөрвөн талтай шовгор малгай тогтуулж улаан саатай алчуур хүзүүгээрээ чамирхан ороож хөвөнтөө дээлэн дээр хүрэн хантаа зөмсөж дотоод хороомон гутал хөлдөө өшгөлжээ. Нөгөөх нь нүдэндээ шил зүүлсэн Монгол дээлтэй дунд цэргийн нуруутай залуу, 3 дахь нь шар дээлтэй өндөр шар залуу байлаа. Эхнэр цэвлэн шин цай чанж өгч саяхан хийсэн оройн хоолноосоо аягалж зочдоо цатгав. Тэд өөрсдөө баян түмэн сумаас гарсан малын ирлэр явж байгаа. Цаад тал нь баян уул сум ороод буцна гэж танилцуулаад ирж яваа адууныхаа өнгө зүс им тамхыг ярьж өндөр шар хүн нь өврөөсөө хавтгай шилтэй арх гаргаж ирж хундаглан гэрт байгаа хүмүүст тойруулав. Хөр шаалд нэрсэн зочин тэдний зайчилж ирж баруун орон дээр унтаж байсныг ч татад сэрэн хундагны амсар зуулгалаа. Ингээд нүүр хагарцгаан илэн далангүй яриа өрнөж байх зур ард сууж байсан намхан шар залуу нь авдрын завсар байсан калибр бууг сониучрхан авч энэ аль хэр тусдаг юм бтэ гэд эргүүлж тойруулж үзэгдэн Жамян. Зүгээрээ хаяа жаахан гацдаг юм гэв. Эр улсын сониуч зангаар бууг дамжуулан үцэцгээж байснаа. Хоорондоо нэг юм шивнэн гар гурууга гоцгонуудлан ярьснаа. Намхан шар хүн нь морь харахаар гарахад нүдний шилтэй бууг арсаар дагаж гарав. Өндөр шар залуу нь суусан байрандаа тамхи өгүүлсаар үлдэв. Тэгтэл үүд огцом нээгдэж бууны ам шаралзуулан орж ирэмгцээ. Бүх хөдөл алан шүү. Бид шоронгоос оргосон шийдс улс гэд нүдний шилтэй бууга чиглүүлсээр үүдэнд хөндлсөн хаадалаа. Жамян цэвэл хоёр юу ч дуурж чадахгүй айх гайх зэрэгцэн зогсов. Цэвэл хань татаж унтаж байгаа амар санааг сэрээхээр хөдөлсөн боловч намхан шар хүн очиж буцааж түлхэнгээ гутгаа сугалж хинч бүх хөдөлөх юм уу эсэргүүцвэл дорч нь ална гэж замтчив. Энэ үед өндөр шар залуу босч гутгаа суглан бэлтгэж зогслоо. Баруун талын оронд дээр унтаж байсан залуу дээр намхан шар нь очиж толгой руу гутганыхаа ишээр тогшин сэрээхэд тэр гайхаж толгоогоо барин өндийснөө ийш тийш тойруулан хараад учрыг хагас дутуу ойлгов. Намхан шар залуу мөнгө гарга хогчин шүү. Бид шийдсэн улгаач нар. Би хажуугийн айлд ирсэн хүн байна. Одоо над мөнгө алга. Би гараад аваад ирье гэхэд намхан шар тухуутаа нарахгүй нэж
Өөмөн чи харанхуй шин хаанаас юу олж ирдэг юм? Итвэ хийхэд байх нэ. Чамтай тэгвэл өөрөөр ярих хастаа гэд шанагаар толгоор нь хоёр зохиж утганы ишээр нэг удаа хүчтэй зөхиод энийг бууд гэж орилоод хажуу тийш болж зай тавимагц буу тас хийж залуу амь өршөө гэж дуу алдснаа эвхрэн ойчив. Амин гарчаад нь тэлчилж байгаа залууг бүгд анир чимээгүй харж цогцоор алуурчин бууга дахин сумлав. Энэ аниргүй эмгэнэлт байдлыг намхан шарын хахирган дуу өвдөж энэ муу өгчүүгүй юу гэд хинэггүйхэн татаж үзээд гүцээ өгчгсөн байна гэд гэрээ эзэн рүү төхөж за алуу мөнгө идэж уух юмаа гарга гэхэд дараагийн аллага өөрт нь чиглэснийг мэдэрсэн Жамяан төгшөж мөнгө төхөрг гээд авах юм байхгүй гэснэ орныхоо ширтгэн доогуур ухаж 60 гаруй төгрөг базаж гаргаад байгаа нь л энэ хөөе арх хэрэгтэй юу арх байгаа аваа гэснэ авдран дотроосоо ганц шил арх гаргаж ирж хандив нэмсэн дээрэмчдийг уужруулах шиг санагджээ. Намхан шар Жамяанг зааж энийг хүлгэхэд нүдний шилт бууга тавиад Жамяанг хүлж нүдийг боож зүү орон дээр цааш нь харуулan бүндийтэл хэвтүүлээд за чи сонс аминдаа хайртай юу авгаадаа хайртай юу эхнэрийг чинь хүчинд нь гэж тавлан асуугаад эмэгтэйг хувцас тайл түргэл гэж тушаалаа. Бүсгүй арга буюу бүх хувцас тайлж бэлэн болов. Нүцгэн хүүхнийг хөвтгөж дахин хойморт баруун тийш харуулan хэвтүүлээд эхлээд намхан шар дараа нь нүдний шилд сүүлд өндөр шар ээлжлэн хүслээрээ дэлцгээв. Энэхүү доромжлол дууссаны дараа босгож морь имэйл өг гэж сүрдүүлэн авч гарч өвсний хашаанд байсан хээр алаг морийг эмэгтэйрээ осрлуулж аваад гэрт нь байсан имэйлийг нь тохиолов. Борц гаргаж өг гэж намхан шар даврав. Хамт гарч пүнцэндээ байсан борцноос нь хормойлуулад хотог толгосаар гэрлүүн дөхөж явтал харанхуугаас нэгэн хүн сүйтгэн дөхөж ирснийг намхан шар шууд хотголов. Цаад хүн нь чи чинь яаж байгаа биз гэж хараас нь өөрсдийнх нь хамсаатан нүдний шилтэн байжээ. Тэр элэ халагчи нэрээ хэлэхгүй яасан юм болцгоон гэрт орж дээлээ тавиулж эзэгтэйгээр хөвөн шаталган тавиулж цусыг нь тогтоож даавгаа орж боож өглөө. Туйлын харамсалтай нь гогт арсан алуурчин өнгөц хутгалагдсан байж. Тэд уут гаргуулж борцоо хийж аваад дүнсэн тамгинаас нь хайрцгаа дүүргэж ширээнийхэн цагийг Жамяангийн хутгатай намхан шар аваад өндөр шарыгаа чи энэний дээлийг ав гэд талигаа чин дээл рүү заахад тэр авахгүй өмсгүй гэж толгойс гисрэв. Харин нүдний шилт нь өө тэгвэл би авъя гэд талигаа чин хүрэн тансран гадартай хүүнтэй дээлийг авч өмсөд өөрийнхөө дээлийг боож барив. Арх хийж ирсэн хавтгай шилэндээ цай дүүргэв. Тэгснээ хүүхнийг барьж авч хүлээд нөхөртэй нь хамт орон дээр хөвтүүлж хооронд нь холбож чангалаад за яах вэ? Та хоёрын амийг хэлтрүүллээ. Хэрв хил чимээ өхийг оролдох юм уу? Гадагшаа гарвал өршөөхгүй шүү. Сэргийлэхэд мэдэгдвэл хогчин л болно. Гэртээ чин шатаан гэсэн үг амин дэнсэн дээр байсан хоёрт амьдралын итгэл гийсэн яруу хөгжим уянгалах шиг болж сэтгэлэн зөөлрөн бүсгүй нүдэнд нулимс дөнгөж саял мэлсхийжээ. Ам хэлтэрч магадгүйгээс сонссон тэд. Яалаа гэж бид гадагш гарахгүй цаг дадч хэлэхгүй гэж дор бүрнээ буфтан сар хоцров. Дээрэмчд бууга барьсаар гэрлийн онтраагаад гэрээс гарчээ. Гэрийн гадаа хэсэг холхон шивнэлтэх чимээ гарахад гэртээ минь галдаж байгаа юм биш байгаа даа гэж гэр бүлийн хоёр доромжлол даажигналд өртсөн хоёр биенээ өрөвдөн нулимстай хацраа хийлүүлэн төгшөж хүлээстэй гарынхаа чиврэлтийг хөдөлгөж хөвтжээ. Тэгтэл чимээ намжиж морин төөргөн зүүн хойд зүг рүү гарч сонсогдсон суларсаар чимээ намжив. Тэр хоёр арайхийн бие биенийхээ хөлхийг тайлаад босоход шөнийн 4 цаг өнгөрч байжээ. Хэрэгтнүүдийн мөрөөр хүн ам хүчин дээрэм хулгайн хар зам татуулсан гинтийн энэ 3 босоо оролонгийн мөрөөр цагдаагийн ажилтнууд яар мөшөглөө. Замд таарсан зарим хохирогч гэрчүүдийн мэдүүлгээр байдлыг толилуулъя. Баян сумын иргэн Цэрэн дулам 4-р сар 14-өөс 15-нд шилж гишүүн бэлчээр тонсон атунаас 4 морь гинт алгуулсан. Норлон сумын иргэн Лавгдаш 4-р сар 17-оос 18-нд шилж гишүүн атунаасаа их насны цавдар морио хулгайд алдлаа. Хэн авсныг мэдэхгүй. Цагаан овоогийн тэгш амглан. Би 5-р сарын 1-нд адуу ирээд явж байхад Овоот гэдэг газрын бууссны дэргэд цавдар морь, хүрэн морь, бас буурал морь 3-ыг хүн хоолойг ногтлон хорлож алсан байсан. Би орогдлууд л унж аваа морио эцгээр ингэсэн байх гэж жигшиж гайхсан гих мэтчлэн
хулгай мөрөлдөөсөр Хинтээ аймгийн гүн рүү явжээ. Хинтийн цагдаагийн элтэс ч өөрийн нутаг дэвсгэр дээр хулгайч орж ирж иргэдийнх нь мордыг хулгайлаад байгааг мэдэж авлахаар сөрөн гарчээ. Ингээд 4-р сарын 20-оос 21-нд шилжигшүүн Хинтээ аймгийн Хэрлэн сумын нутаг Булганы Ингэр гэдэг газар Малчин Алтан гэрлийн хоноглож байхад нь Хинтийн бэрхийн цагдаагийн ажилтнууд баривчилжээ. Хэрэгтнүүд хэн байв? Дахиад хүний амь хорлуулчих вэ гэж санаа зовж олон өдөр шөнө мөшгөж явсан дорнодын цагдаагийн ажилтнууд Хинтийн цагдаагийн нөхдөдөө хөдөөхөөр тааралдаж хүнээ хүлээн авч ажил үйлснэгт нөхөддөө талархлаа илэрхийлэн баяр хөөр уцгаажээ. Энэ дээрэмчт нь Дорнод аймгийн 3 загал сумын Эрдэнэбаатар, Чулуунхүү, Батбаяр нар байлаа. Харахад нүдээр олцолмоор 3 жолбогоор ирэлтэй. Гэвч хүнлэн болохоор санаанд тогтомгүй хэргийг төвөггүй үлдэж чаддаг. Эдгээр хүн хогуудын үйлдсэн хэргийг уншигчид нэгэнт мэдэх болсон болохоор товчлон танилцуулъя. 1. Жамсрангийн Эрдэнэбаатар 1963 онд төрсэн 30 настай тракторын жолоочийн мэргэжилтэй. Эцэг их 3 дүүгийн хамт 3 загалд амьдардаг. 1991 онд эрүүгийн хуулийн 153 дугаар зүйлийн 3-аар хүндрүүлэх шалтгаантай хулгай 3 жил 20 хял шийтгэгдээд ардын хувьсгалын 71 жилийн ойгоор өршөөгдөж суллагдсан. 30 жил компанид малчин байсан. Бие өндөр 155 см, жин 48 кг. Хэрэг үлдэж явахдаа өөрийгөө мөнх амьдрал гэж нэрлэж авсан. Дээрх хэрэгт намхан шар. 2. Норвын Чулуунхүү 1965 онд төрсэн. Эхнэр хүүхдээ хамт гурвал амьдардаг. Ажилгүй байсан. 1990 онд эрүүгийн хуулийн 239-ийн 3-аар хутаг мэс хэрэглэж бусдын биед гэмтэл учруулж танхаарсан хэрэгт 1 жил 6 сарын 20 хял шийтгэгдсэн. Дунд боловсралтай, мэрэгчлгүй, 168 см өндөртэй, 58 кг жинтэй. Дээрх хэрэгт нүдний шилт хэрэг үлдэхүйтэй өөрийгөө хүрлээ гэж нэрлэж авсан. 3. Дас цэвгийн Батбаяр 1975 оны 3 дугаар сарын 3-нд төрсэн. 18 нас гүйц төрсэн. Бага боловсралтай, мэрэгжилгүй, ам бүл 8, ээж аав дүүнэрийн хамт амьдардаг. 1992 оны 7 дугаар сард эрүүгийн хуулийн 123 дугаар зүйлээр хулгай 1 жилээр тэнцсэн. 5 дугаар ангиасаа сургууль завсардсан. 3 загал суманд хүргээх Батмөнхийн дөө байгаа нэртэй хэсэж дэнүүчлэн явх болсон. Бие өндөр 175 см, жин 62 кг. Дээрх хэрэгт өндөр шар хэрэг үлдэх үед өөрийгөө Инх бат гэж нэрлэж авсан. Энэ 3 залуу морьтой Улаанбаатар хот орохоор тохирч түүндээ бэлтгэж морь мал эд зүйл хулгай хийжээ. 4-р сарын 12-ны өдөр сумаасаа гараад явж байхдаа малд явж байсан 18 настай охиныг хээр барьж авч гуруулаа ээлжлэн хүчиндэжээ. Цааш явж Баяндон сумын иргэн Балжин яманд хоноод өглөө нь Батбаяраар хүн харуулж байж орныхын ширдэг доороос авдрынхын түлхүүрийг авч онгойлгон 2 шил арх 1 харцаг калибрийн сум хулгайлсны 1 ширхэг нь хүний аминд хүрчээ. Дараа шөнө нь архиа уцгааж унжаваад эцээсэн 3 морой зүгээр орхихоор баримт олно гэж ярилцсан алж хаяхаар шийдээд цорвдон боож алах гэж ноцолтоо дийлэхгүй болохоор нь хоолойг нь хутгаар огтолжээ. Морь хоолойг нь огтол мөгцсөн. Урагш тонгойж хөдлөхгүй зогсон. Цусаа содруулан урсгаж байснаа амин тэмцэн унаад өгдөг юм бэлээ гэж мэдүүлжээ. Өөрт нь хань түшиг унаан олж авсан эрдэнэ түлгээ эцэтэл давхиад за одоо морой солигээд эмээлээ авч өөрийг нь түшин амьсгалах халуун хөлстэй цээжин бие рүү хүүтэн мэс дүрэн хоолойны мөгөөрсийг хэржигнүүлэн огтол зогсох Монгол залуусыг бид юу гэж ойлгомоор юм бтэ. 3 дээрэмч анх 3 заглаас гарахаас өмнө бусдын 8 адуу Иргэн Сүхбаатарын 3 морь, Долгор сүрэнгийн гэрээс эд зүйлүүд, Иргэн Дэлгэр цогтын 3 морь, сумын төвөөс Иргэн үлзийн морийг хулгайснаа ярьдсан. Цагдаагийн ажилтнууд газар дээр нь байцаалт авч тэдний ирсэн яг тэр маршрутаар шалгаж мордыг нь зармыг нь хохирогч иргэдийн тусламжтайгаар өртөөлөн буцаалгаж явлаа. Ажилтнууд ялангуяа жолооч их ядарцгааж явжээ. Үүний хажууд 3 хэрэгтнээ байнга гаргалзах хариуцлагатай ажил нэмэгдэж. Ажилтнууд ажлаа бүтээгээд хамгийн сүүлд цагаан овоо сумаас гараад Чойвилсон хот руу зоржээ. Гэтэл гай тохиолдов. Чойвилсон хотод дөнгөж явтал машинын хөндлөн чайк мултрангууд машин замаас гарч унжээ. Хэрэгтнүүд цагдаа байцаагч нар гэмтсэнгүй. Харин жолооч ахлагч Адиа газар дээрээ нас барав. Гэмт этгээдүүдийн хойноос өдөр шөнөгүй мөшгөх нөр ажилд хамгийн их ажиллаж
Нойр хоолгүй явсан нөхрөө алдсандаа тэд тэврэлтэн уйлалджээ. Цагдаа нар зэвсэгт дээрэмчидтэй хөөцөлдөж явхдаа нэгнээ алуулах шархтуулах алийг тэр гэх үү. Гэхдээ л Хадиагийн хувьд дэндүү харамсмаар дэндүү тохиолдлын шинжтэй байлаа.